Үгийг зааж харуулдаг, түүнд анхаарлыг нь хандуулдаг. Тэгээд Бурхан өөрийгөө илчилдэг. Өөрийгөө илчлээд хүчийг өгдөг. Тэгэхээр Авраам дахиж шинээр дуулууртай болж чадах хүч, итгэл төрдөг байсан. Тэгэхээр энэ юу гэвэл би дуулууртай байж биш, итгэл маань өсдөг. Дуулууртай байхгүй бол итгэл тань хിവэрэл байна. Өсөлт байхгүй гэсэн. Авраам үгийн дагуу үйлцэн учраас Бурхан түнд өөрийгөө илчилсэн. За бидсэндээ аливаа нэгэн зүйлд дуулууртай байгаад үзэрэй гэх юм бол Бурхан танд гарцаагүй. Тэрхүү дуулууртай байдалд тань тохирсон шинэ хүчийг өгнө, шинэ хүчийг өгнө, шинэ эр зоргийг өгнө. Тийхүү итгэл тань багаар өсөх бол. Тэгэхээр үүстэй итгэл байхгүй бол өсөлт байдаггүй. Ердөөсөө л дороо л алхаад байдаг. Бидний донд тийм хүн байгаа баха. Өөрийгөө яг сайн бодоод үзэрэй. Дандаа л хэвэндэ байдаг. Цаг хугацаа өнгөрөх чинээгээр илүү чухал эзний ажлыг хийх ёстой. Гэтэл яг л дандаа хэвэндэ байдаг. Энд чинь ямарваа нэгэн авралдаа эргэлзэх ёстой юу? Эсвэл ямар нэгэн асуудал байна. Тэгэхээр маш чухал ажлыг хийж дуусны дараа Бурхан дахиад өөрийгөө илчилдэг. За хүмүүсээ бид итгэлээр амьдрах үед үйлддэг итгэлийг харуулад үзээрэй. Бурханы үг маш амтархан орж ирдэг. Бурхан өөрийгөө танд илчилж байна гэсэн үг. Тэр үг таныг зуурч барьдаг гэсэн үг. Гэхдээ ямар нэгэн үүсгүй байгаа тах юм бол үг орж ирэхэ болчдөг. За жишээлх юм бол 11-гээ өргөөрэй гэдэг тийм ээ. 11-гээ өргөөд үзээрэй. Энэ бол үүрэг, мэдээж хэрэг. Мэдээж юм зүйл байгаа. За жишээлх юм бол ямар нэгэн орлого маань өслөө. Тэгвэл энийг би өөрөө өсгсөн юм уу? Аврагдахын өмнө бол би өөрөө бүгдийг нь хийсэн гэж боддог. Гэхдээ аврагдсны дараа миний дотор миний эзэн болох Бурхан байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Бурхан энийг үйлдэж байгаа гэсэн үг. Энэ бол Бурхан эзнийх юм а гэдгийг илэрхийлэл тийм ээ. 11-ийг өргөөд үзээрэй. Тэгэхээр юм бол түүгээр дамжуулаад Библийн үг үнэхээр тоо томшгүй олноор ухаагдаж эхэлдэг. Бүр сэтгэлийн хандлага бүрэн өөрчлөгддөг. Миний итгэл маш хурдтай өсдөг. Тэгээд 11-ийнхаа өргөлийг өргөө гэд би хэлээд сураад байдаг гэрнээ үлдэхгүй байна. Тэгвэл түүгээр дамжуулаад олж авах зүйл нэгч байхгүй. Юу ч сурдаггүй гэсэн үг. Бурхан танд илчлэгдэхгүй гэсэн үг байна. Үлддэг итгэл. Тэгэхээр Авраам төрсөн нутаг төрөлсөд эцгийнхаа гэрээг орхиод миний зах газарт очоо яв гэхэд тэр явсан. Хүүгээ надад өрг гэхэд өргөсөн. Тэр нь үлддэг итгэл байна. Тийм ч учраас Авраам зөвт гэдэг. Зөвтгөгцөн. Тэгэхээр бидэнд тийм үлддэг итгэл хэрэгтэй байна. За бид өөрсдөө тусгаад үзье. Рахаб ийм итгэлтэй байсан учраас Ерохой цайд сүрэхэд өөрийнхөө гэр бүлийг авралт хүргэж чадсан. За бид өөрсдөө харьцуулаад үзье. Бид ямар байдаг вэ? Маш олон удаа Библийн үгийг Бурхны үгийг сурж байгаа улаан тэнгис хуваагдсныг Израильчууд тарж бутарсныг одоо тэд нар Израилийн нутагт цуглараад хүчрхэг болсныг Израильда буцаж ирээд дэлхийн хамгийн хүчрхэг улс болсныг мэдэж сурж байгаа. Энийг бүр тодорхой ийм эзэн Бурхан бидэнтэй хамт байгаа гэдэгт бид нар итгээд амьдарч байгаа. Тэгвэл би нэг иймэрхүү үйлдэлтэйгээр, иймэрхүү итгэлтэйгээр амьдраад болохоор байна уу? Рахабаар дамжуулаад энэ итгэлийг бид сурах хэрэгтэй. Би Рахаб шиг итгэлтэй байна уу? Рахабаас илүү олон зүйлийг сурж байгаа юм. Рахаб Библийн семинарыг сонсоогүй хүн шүү дээ. Гэтэл ийм итгэлтэй байна. Бид маш олон удаа семинар, маш олон удаа үг сонсож сурч байгаа. Гэтэл итгэлийн амьдралаар амьдрахыг харахад ердөөд тийм сонсоогүй хүн шиг байна. Рахаб бол агуу итгэлтэй хүн байсан. Тийм учраас яг 2 дугаар бүлэг дээр Рахабын итгэлийг бичсэн байна. За бид Бурхны үгэнд итгэх
үгийг үг шиг итгэх хэрэгтэй. Бурханд бурхан шиг итгэх хэрэгтэй. Итгэл гэдэг нь маш чухал юм. За энэ усан цэлэгтэй адилхан. За усан цэлгийг хичнээн онлыг нь хичнээн судлаад хэрэггүй штэ. За одоо усан дээр бие ингээд хүчээ сууллаа тавьчих юм бол бүх хүмүүс ингээд усан дээр хөвдөг. За тэгээ хөвөөд гар хөлөө ингээд хөдлөх юм бол явж эхэлдэг угаасаа. Гэтэл энэ онлыг нь мэдээд байгаа хэрнээ тэнд усан дээр очиж шивтгэхгүй бол энэ хүн насаараа онлыг нь мэдээд байсан ч усны онцлогийг мэднэ, хүн яагаад хөвдгийг мэднэ. Гэхдээ бодит дээр очиж тэнд бие даатгаж үзэх хэрэгтэй. Бодит дээр хийж үзэж байж та сэлс сурна гэсэн үг. Усанд байнгын сэлэл ах юм бол бүр илүү сайн сэлдэг болно үстэй. Үүнтэй төстэй байх. За тэгээд мөн итгэл үүс гэдэг зүйл нь далаа дээр завинд суугаад одоо сэлүүртж байгаатай яг адилхан. Ингээд сэлүүрдээ тах юм бол рушуу явах уу явахгүй юу? Одоо ингээд тэр доороо эргэлдэд байдаг. Баруун зүүн эргүүлээд тах юм бол. Тэгэхээр одоо сэлүүрээр хоёр зэрэг сэлүүрдэж байж итгэл үүс хоёр хамтдаа явж урагшилдаг байна. За тэгэхээр бид үүнийг бодож үзэх хэрэгтэй байна. За та бүгдээрээ усан баталгаа авсан биз дээ. Аваагүй за эсвэл сайхан аврагцсан хүмүүс байгаах. За аврагцсан хүн зайшгүй усан баталгаа авдаг тийм ээ. Усан баталгаа авах үед за би өгсөн гэдгийг бурхныхаа өмнө тунхаглаж харуулж олон түмэнд илчилж байгаа. Би Христтэй хамт загалмаад цовдлогдсон. Тиймээс одоо би амьдарч байгаа биш, харин миний дотор амьдардаг Христ юм аа. Би амьдарч байгаа юм биш, Христ амьдарч байгаа юм. Би мах бодтой амьдарч байгаа нь би одоо махан бод дотор амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө орхисон Бурхны хүүд итгэх итгэл дотор амьдарч байгаа юм. Тийм ээ? Тэр усан баталгаа гэдэг нь үүнийг харуулж байгаа үйлдэл. Би бол өгсөн миний дотор одоо Христ амьдарч байгаа. Дэмжээс усан дотор бүрэн орно гэдэг чинь оршуулгадаж байна гэсэн үг. Уснасаа гарч ирж байна гэдэг чинь бурхан миний хуучин хүн маань өгөж одоо би шинэ хүн болсон. Эзэн бурхан бол та миний эзэн, би бол таны боол гэж ингэж амьдрнаа гэдэг одоо сэтгэлийн илэрхийлэл. Тэгэхээр тэгвэл усанд ороод гараад ирж болохгүй. Нэг удаа усан баталгаа авдаг. Тэгэхээр түүний үр дүн нь өөхөх хүртэл одоо хүчинтэй байна гэсэн үг. Тэгэж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бид нар үнэн дотор амьдрах, үнэн дотор амьдарч байна гэж байгаа. За 3 дугаар Иохан 1-ийн 3-4 сарын 형제들이 와서 내게 있는 진리를 증거하되 가이오를 얘기하는 거죠. 형제들이 와서 내게 있는 진리를 증거하되 ах トゥ нарыг чиний үннийг чамайг үнэн дотор хэрхэн яваг гэрчилсэнд би маш их баярлсан. Гаин дээр ирсэн. Миний хүүхдүүд үнний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ. Үнэн дотор буйг Бурхны үгээс зурж, Бурхны үгийг дагаж дуулууртай амьдрах. Энэ бол үнэхээр баяр хөөртэй зүйл. Үнэн дотор амьдрах ёстой. За энэ ертөнцийн улмөр бүгд арилж одно. Энэ бол юу ч биш ээ. Яков 4 сарын Яков 4-4-13 Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээ 1 жил байж худалдаа хийж ашиг олно гэж яригч та нар одоо наашаа ирэх тун.
Маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. 잠깐 보이다가 Учир нь та нар хэсэг зур үзүүдэд дараа над арилах уур манаа шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийн гэжээр харин үүнтэй адил та нар ихэмсэг зандаа сайрхдаг. Иймэрхүү альва сайрхал нь ёрын муу юм. 17 хамт нь унши. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэхсэдэд энэ нь нүгэл болоо. Зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэхсэдэд энэ нь нүгэл болоо гэсэн. 너희가 내일 일을 너희가 알지 못하고 Маргааш юу болохыг та нар мэдэхгүй. 보이다가 없어서는 안 돼. Амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзүүдэд дараа нь арилах уур манаа шүү дээ. За би эхлээд энийг хийчээд дараа нь итгэлээрээ сайн амьдрнаа гэд хойшин тавиад байдаг. Нэг өдрийн дотор юу болохоо ч мэдэхгүй байж ич өнөөдөр сайн байх ёстой. Өнөөдөр 이 세상의 형적은 다 энэ ертөнцийн 아무것도 안 돼. үйлсүүд бүгд өнгөрөн болно. Юу ч биш ээ. Бид эзний өмнө зогсох өдөр ямар дүр төрхтэйгээр зогсох вэ? Мөнхийн ертөнцийг хараад өнөөдөр 내 믿음으로 үйлддэг итгэлээр 무엇인가 이렇게 보여줘. ямарваа нэгэн зүйлийг харуулж амьдрах итгэл бол жинхнээр чухал юм аа. 신앙생활이 한 За оны сүүлээр одоо итгэлийн амьдрал мэдрэмтгий байх хэрэгтэй. За оны сүүл болохоор юуг бодох ёстой гэхээр үйлчлэлийн талаар сайн бодох хэрэгтэй. За би номлогчийн амьдралаар амьдрах үед хамгийн их зөв үе маань энэ оны сүүл хэсэг байдаг. 그 신앙을 그런 신앙을 가져야 되거든요. Удаа уул нь оны сүүлээр хүн ийм итгэлтэй байх хэрэгтэй, ийм бодолтой байх хэрэгтэй. За би 이제 одоо ирэх 2024 онд эзнийхээ өмнө яаж хэрэглэгдэх вэ? 금년에도 이렇게 쓰임을 받은 것처럼 Энэ жил ч гэсэн би ингэж хэрэглэгдсэн шигэ. 내가 Гэт 내 것이 아니라니까요. энэ чинь би өөрийнхөө 내가 그리스도와 함께 십자가에 биш шүү дээ. Би Христтэй хамт загалмай дээр цовдлогдож өгсөн. 난 죽었단 말이에요. Яасан гэлээ? 내가 아닙니다. Би өгсөн. Би одоо байхгүй гэсэн үг. 새해가 다가오면은요. Тэгэхээр шинэ он 다가올 때쯤 되면 ордож ирэх үед 어떤 за ирэх жил дараа жил би ямар дүр зургтойгоор бурхны өмнө хэрэглэгдэх вэ? 마음도 하나님 앞에 Би сэтгэлээ 내놔요. чуулганы өмнө бурхны өмнө 내놔가지고 주가 쓰시겠다. авчраа тавьчих. 할 말 있어요? Эзэнд хэрэгтэй гэж яхад хэлэх үг байна уу? Байхгүй шүү дээ. 새끼에 불과한 거예요. Би бол зүгээр л нэг илжигний додронд үдээ. 쓰겠다는데 Тэр илжигний додронг эзэнд хэрэгтэй гэж яхад эзэн нь юу ч хэлсэн бэ? Юу ч хэлж чадаагүй. 부정한 농물 Би бол зүгээр л 괜히했잖아요. бохир гимт нэг амт 연 말이 되면은 хүн байсан тийм ээ. 우리가 이걸 알아야 Тэгэхээр 돼요. оны сүүлээр бид нар үүнийг мэдчих хэрэгтэй. Энэ чуулганы эзэн нь хэн блэ? Хэн блэ? 하나님의 성령님의 Бурхан ариун сүнс. 마태복음 16장 18절 Матай 16-гийн 18-аас харах юм бол би энэ хадан дээр өөрийн чуулганыг босгоно. 이기지 못하고 Үхлийн эрх мэдэлч ялж чадахгүй. Би өөрийнхөө чуулганыг ариун сүнс гэдэг хадан дээр босгоно. Энэ бурхны чуулган. Бурхан өөрөө эзэн. 하나님 거예요. Би бол эзэн бурхных. 쓰시겠다는데 Бурханд хэрэгтэй гэж яхад хэлэх үг хэнд байна. 그리고 우리는 각 지체란 말이에요. За тэгээд бид нар эргэтэнгүүд 머리에 энэ эргэтэнгүүд толгойнхоо үгийг сонсох хэрэгтэй. Толгой. 오직 사랑 안에서 참된 것을 Зөвхөн хайр дотор үннийг үлдэж, хайр дотор босгон байх бол гэсэн. 그는 머리니고 Тэрээр тэрүүн бөгөөд 그리스도. 그는 머리니고 Христ. 뭐라고요? Тэрээр тэрүүн бөгөөд юу гэсэн бэ? 그리스도는 그리스도. 몸된 교회 머리. Христ бол бие босон чуулганы тэрүүн. Тэгэхээр тэрүүнээс нь даалгасны дагуу 대답부터 해. хөдлөх, 뭘 맡겨주잖아요. хөдлөё гэж шийдчих хэрэгтэй. 대답을 해보세요. За гэд хариулах 그러면 хэрэгтэй. 하나님 능력 다 주시니 Хариулах юм бол бурхан хүчээг өгнө. 나머지 것들 Хариулчаад 정리를 하는 үйлчлэл өгөх юм ба шууд хариулчаад дараа нь үлдсэн зүйлээ зохицлох итгэлтэй байх хэрэгтэй. Тийм үйлддэг итгэл бол жинхэнэ итгэл. 미리부터 어떤 사람은 미리부터 Гэтэл 계산 зарим хүмүүс урьдчилан тооцоолчдаг. За магадгүй надад энийг даалгаад өгчвөл за юу гэж би 미리 계산하고 있다. хариулах уу гэж тооцоолоод сууждаг. Биний энэ болохгүй байх, тэр болохгүй байх гэл ингээд. 그것보다도요. 여태까지 믿음장을 뭐 했는가? 그게 걱정. Өнөөдрийг хүртэл итгэлээр энэ хүн юу хийж амьдэрсэн болоо гэж санаа зовдөг. 그런 말이 되면 Тэгэхээр оны сүүл болохоор тийм мэдрэмжтэй 진짜 байж 교회가 다 үнэхээр 정말 чуулганы өмнө бүгдийг нь 있는데도 тавиад 열심히 해라. 그런 사람을 통해서 엄청
үнэхээр үйлчлэх боломжгүй төсөндөө үйлчлээд үзээрэй. Тэгэх юм бол тэр хүнээ дамжуулаад агуу ажил биелдэг. Тэгэхээр энэ жилээс илүү эх жилдээ илүү шин дүр төрхтэйгээр эзэнд үйлчлэх ёстой. Сүнсгүй би өхөл байдгийг адил үйлсгүй итгэл өхмөл болоо. Энэ л үлддэг. Оскар Вайлд гэдэг хүний бичсэн ад жаргалтай ханхүү гэдэг үлгэрийн ном байдаг. Та бүгд сонсч уншижсэн үү? Ад жаргалтай ханхүү. Агуулга нь ердөө юм. Би Оскар Вайлдтай бол уулзаж үзээгүй. Энийг аврагдсан хүн юм шиг байгаа. Маш одоо агуулгыг багтаасан байдаг. Нэгэн хотод одоо иргэдтэй одоо магтаал хүндэтгэлийг авсан маш их хайрлагддаг нэгэн ханхүү байсан байна. За тэр ханхүү өөрийнхөө одоо хотын иргэдийг маш их хайрладаг байсан. Тэр чинээгээр хүндлэгддэг хүн байсан. За тэр хотын иргэд ханхүүгээ хайрлж хүндэлж агаад нэг өдөр ханхүү өгсөн. Тэгтэл тэр иргэд нь одоо өөрсдийнхөө гараар одоо хотынхоо өндөрлөг газарт одоо хөшөөг нь босгосон байна. За тэр хөшөөг босгоход бүр ингээ алтан одоо хувцас өмсгөөд хөшөөнд нь одоо эрдэнэсийн чулуугаар одоо юм гялтхансан чулуугаар нүдийг нь хийгээл маш гоё гоёмсог хөшөөг нь босгосон. Тэгээд тэр ард иргэд үргэлж тэр хөшөөг нь хараад сэтгэлдээ хүнддэгдэг байсан. За тэгэж байгаад нэг өдөр хараацай гэдэг шувуу. За одоо улирал нь болохоор дулаан газар руу нүүдлэх ёстой. Тэгэд нүүдлэж чадахгүй байж байгаад тэр одоо хөшөөний доор нь нэг шүнийг өнгөрөөсөн бай. Тэрэг ханхүүгийн хөшөөний хөлний доор. За тэгээд хараацай тэнд унтаж байсан чинь гинэт борооны тусал орж одоо бороо тусаж эхэлсэн байна. Тэр гадаа бороо ороог байхад энэ доор хөшөөний доор бороо туслаад байсан. Сайн хараад байсан чинь нөгөө ханхүүгийн хөшөөнөөс нулимс гож идсэн байна. Тэгээ нөгөө хараацай шуу асуусан байна. Ханхүү мэд та юунд ингэж нулимс унгад бай. Гэтэл тэр одоо ханхүүгийн хөшөө хариулсан байна. Би өнөөдөр ч гэсэн энэ өндөрлөг газар дээрээс энэ хотыг харж байна. Энэ хүмүүсийн амьдарч байгаа төрхийг хараад үнэхээр гонглсандаа би уйлж байна. Өнөөдөр тэр үйлдвэрт зовж зүтрээл ажиллаж байгаа би тэр хүнийг харлаа. Тэр хот тосгонд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй тэр хүний амьдарч байгааг би хараад үнэхээр нулимс гоожж байна. Тэгээ яагаад тэр ханхүүгийн хөшөө уйлаад байна гэхээр одоо тэр ханхүүд байгаа зүйл нь тэ алтан хувцас ингээл эрдэнэсийн одоо тийм ээ шигтгэтэй. Энэ зүйлийг тэднэрт аваачаад өгчих юм бол тэд нар аз жаргалтай амьдарч чадах байтал миний хүлийн ингээ хүлэгдсэн тийш явж чадахгүй. Тэгээд миний харамсал төрөөд би уйлж байна. Чи миний хүл болоод миний хүслийг гүйцэж чадахгүй хараацаа шүү. За гэсэн байна. Ойлголоо гэд ингээд ханхүү алтан хувцас тайлаад энэ алтны хэсгийг тэнд аваачиж өг. Өнөөдөр тэнд зовж байгаа тэр ядуу байлд аваачиж өг. За өнөөдөр тэр шүдэнд зараа зогсож байгаа жоохон охинд аваачаад өгч. Гэт нөө хараацаа шүү тэр авсаар хагаад ханхүүгийн одоо аваачиж өг гэсэн хүмүүст аваачиж өгсөөр байсан. За цаг хугацаа өнгөрсөн хараацаа шүү маш ажилласан. Дараа нөгөө нэг хамаг алтан одоо юунууд нь байхгүй болсон. Хоёр нүд нөгөө нэг алтгансан хоёр нүд нь хүртэл байхгүй болсон. Харахад одоо нүд халтармаар болсон байсан нөгөө хөшөө. Тэгээ хүмүүс энэ хөшөө харахад нүд халтармаар байна гэд нөгөөд чинь буулгасан байна. Буулгаж аваад
그 일을 많이 해가지고 нөгөө хараацаа шүү 밑에서 죽었어요. маш их ажилласан учраас бүр одоо ядраад одоо тэр өгшөөний доор унаад өгцөн байсан. Тэгээд тэр одоо шууг аваачаад оршуулсан. Тэгээд тэр одоо хөшөөний доор нь 집이 시체 쓰레기통에다 집어해버리고 했어요. одоо үлдсэн бүх зүйлүүдийг одоо тэр шуутай хамт хогийн савраа аваачаад хийсэн. Тэр үед 천사를 보내 Тэнгэрээс бурхан Тэнгэрлэгчийг илгээгээд тэр хотод очиод 두 물건을 가져와라. хоёр зүйлийг аваад тэр 두 개가 알려줬어요. надад хэрэглэгдэх хоёр зүйл байна гэд тэр хогийн шаванд орхигдсон 그다음에 죽은 집. тэр өгсөн хараацаа шүү тэр одоо модон тэр 뭘 말하는지 아십니까? хоёрыг авчраа гэдэг модон зүрх хоёрыг хогийн саванд харагсныг авчраа гэд бурхан тэнд шагналыг өгсөн байна. 뭘 말하는 За тэр хот гэдэг нь энэ ертөнцийг хэлж байгаа. Тэр ханхүү нь болохоор Есүс байгаа. Есүс эзэн өөд болоод ийм хөшөө болгоод 근데 예수님 어때요? 지금도 байгуулагдсан. Тэр эзэн Есүс 시에 저거 одоо ч гэсэндэ тэр хотод амьдарч байгаа, үхээд явж байгаа сүнснүүд 예수님은 지금 다 가지고 있어요. Есүст одоо 모든 거 다 가지고 бүх зүйл байгаа. Бүх зүйл байгаа тийм ээ. 저 영혼 Тэр сүнсийг 예수님이 가지고 있는 거 Есүст байгаа тэр зүйлийг 보내주면 행복하게 살 수 있는 거. аваачаад өгөх юм бол тэр ганцаргалтай амьдарч чадна. Есүс ганцаараа хийж чадахгүй. 우리 복음은 예수님 혼자 못 합니다. Бидний сайн мэдээ бол Есүс эзэн ганцаараа гүйцэлдүүлэх боломжгүй. Бид бурхантай хамт ажиллах гэсэн. 은혜를 헛되이 받지 Бурхны нэгүслийг хоосноор бүү аваа гэсэн. Бид бурхантай хамт ажиллах гэсэн. 너이 소식을 저에게 전해. Чи энэ мэдээг тэнд очиж тараа. Чи энэ мэдээг тэнд очиж тараа. Бид нар тараахгүй бол энэ мэдээг эцэстээ хогийн савд хаягдаад дуснаа гэсэн. 행복한 왕자가 행복하게 해줄 수 있는 비결. Ханхүүг аз жаргалтай болгох нууц нь энэ байсан. Өнөөдөр сурсан үгээ зүр сэтгэлдээ тэгээд үлсээрэй. Өнөөдөр түнд маргааш түнд энэ мэдээг дамжуулж өгөх хэрэгтэй. Эцэстээ үлдэх ёстой зүйл, үлддэг зүйл нь эзний зүрхээр, эзний сэтгэлээр бид нар үйлдсэн тэрэл зүйл үлдэнэ. Эзний өмнө очиход тэрэл үлдэж очих хамт очногоос бусдыг нь бүгдийг нь хаяад явна.